Эгэл нэгэн байгалийн зураач. Байгалийн сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч, түүнийг төсөөлөлдөө хоногшуулж, цаасан дээр нэг л мэдрэмжээр буулгана. Түүнийг нь хүн бүхэн хараад л ойлгоно. Энэ бол нүдээр харах яруу найраг юм. Биерийн торгон үзүүрийг сэтгэлийн гүнд дүрж, байгалийн сайхныг урлна гэдэг гайхамшигтай жаргал байдаг. Ийм нэгэн жаргалыг насааран эдэлж, харах яруу найрагтай хувь зайгаан холбосон энэ буурал зураач бол нэвтрүүлгийн маань гол баатар билээ. Боржгон овогт балган сүрэнгийн нацаг дөрж. Баянхонгор аймгаас гаралтай энэ зураач өдгөө 62 насны босхийг илээж буй. Түүний туулсан амьдрал уран бүтээлийн замнал нь гайхамшигтай биш ч гэлээ. Өөрийн гисэн сонин сайхан утга учиртайгаар өрнөсөн. Бас тэмцэлтэй, тэмцэн ирж олох, олоод үл бууж өгөх гэсэн үрээг тэр уран бүтээлдээ хамт олондооч баримтласаар иржээ. За би байгалийн зураач гоо. Монгол орчуудын эвлэлд 40 гаруй жил ажиллаж байна. За би ерөөсөө байгалийн зургийг ерөөсөө би хүүхэд байхасаа 10 дугаар анги одол байхасаа л нутаг орноороо явах юмсан, аялж явах юмсан гэж их мөрөөддөг байсан. Манай ангиас надтай адил тийм мөрөөдөнтгий хоёр ч хүүхэд байлаа. Тэгээ бид гурав ярьдаг байсан юм. За нэг л аялж явдаг л бүр болвол Монгол орноор болохгүй бол цаашаахан бүр дэлхийн тэр нэг түр хайрдал шиг ч юм уу эсвэл нөгөө хиний мөсний номыг би их уншдаг байлаа л да. Юухан ярээвш сүмүлийн тэрэн шиг ч юм уу эсвэл одоо нөгөө хиний Монголын модон буткар гэсэн их сайхан ном 50 хэдэн онд хэвлэгдсэн байдгийн Мурзаа явж манай Монгол орноор явж байсан. Гэхдээ тэрэнд нэг дотор нь орж байгаа юм шиг биширдэг байлаа би. Тэгээд тэр юм уу ингээд байгальд их дуртай болол байгалийн зураач болохоор бүрэн шийдэл тэгэл явж ил байгаа. Байгалийн зурч эхэлсэн. Байгальдаа л явдаг юм л хүн л дээ байгалийн зураач. Нацаг дөржгүй хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 1986 онд Хөвсгөлийн улаан улс уманд Улаан тайгын нутгаар нэртэйгээр гаргажээ. Мөн 1991 онд Хөвсгөлийн цэнхэр уулс, 1994 онд Япон улсын Нигата мужид, мөн 1997 онд Япон улсын Нигата мужид, мөн 1997 онд Улаанбаатар хотод Цагаан мөнгөн тайг нэртэйгээр үзэсгэлэнгээ гаргажээ. 2001 онд Монголын дүрслэх хурлын байгууллага байгуулагдсны 60 жилийн ой зориулсан Хөвсгөлийн цэнхэр уулс номыг өргөн барьсан юм. 2006 онд Цагаан мөнгөн тайг 2 нэртэй үзэсгэлэнгээ гаргаад байна. За энэ их он жилд би нэг Цагаан мөнгөн тайг 2 үзэсгэлэнгээ бэлэг барьж нэгэ хийж байгаа юм аа. Энэ бол миний дөрөвт үзэсгэлэн л дээ тайгын тухай. Анх 1984 оноос 90 он хүртэл 5 жил Хөвсгөлийн улаан тайгад уран бүтээлийн судалгааны ажил хийсэн л дээ. Тэгээд тэрнийгээ дүндийнхаа юу үзсэн, юу халснаа судалгаагаан 3 удаа тайлгнасан. Одоо энэ нь бол дөрөвдөх. Тайгын нутгийн тухай, тайгын амьдрал, цаатангуудын тухай, тэгээд дарахад зан олонны тухай 5 жил би өөрийнхөө үзэж харснаасаа төвөрлээд өдрөгийн тэмдэглэлийг ашиглаад Хөвсгөлийн цэнхэр уулс гэдэг нэг баримтат зохиол тойрвсон юм аа. Энэ замын зураач хүний тэмдэглэл. Энэ нэгэ бас тийм тавина. Ингээд ийм 3 хэсэгтэй юм үзэсгэлэн юм аа. Баянхонгорын зураач Нацаг дөржийн уран бүтээлийн үзэсгэлэн гарч ирэх жишээтэй. Гэхдээ үзэсгэлэн аль нэг тэрхв. Гэтэл уул ухаандан Хөвсгөлийн тайгыг Улаанбаатарт авчираад урчуудын эвлийн үзэсгэлэнд бүхэл бүтэн орон зайг дөрвөн улиралтай нүүлгээд ирнэ гэдэг бол авьяас үлгийн том тайл юм да. Энэ үзэсгэлэнд жишээ нь одоо энд Улаан уулын улаан тэмээ гэдэг зургийг хараад тэмээ бол уудам говийн амьтан сансрын одтой адил. Гэтэл тал талаас нь уус гიშгсэн ийм газар тэр авраг амьтан сая ерөнхийлөгчийн зарилгаар өргөшөөлөөр бусд нь шоронгоос гарчаад байхад ганцаараа үлдсэн хоригдлын эмгэнэл шиг
ийм санагдаж байгаа жишээтэй. Үүнийг олж харахыг бол бэлгийнүүд гэдэг. А түүнийг биерээр гүйцэтгэхийг бол уран бүтээл гэдэг. Биерийн өвчсаар бүтээхэд бэрхтээ хүний сэтгэлийн орчлонг болохоор өдөр тутмын тэмдэглэж бичээд бичсэн ном нь одоо Монголын сэтгүүл зүйд аян замын тэмдэглэл хөрөг найрууллын гайхамшигт жишээ болж байна. Монголчуудаа, цөөхөн монголчуудаа эх орондоо ирээдүйн хойчтон өөрсдөө юу хийж чадах болгоно энэ уран бүтээлч шиг энэ нацагд орж шиг ингэж тайлганцгаая. Их үлсийн төлөө гарцгаая. Нацагд орж өвтөр бол угаасаа онгон нутгийн багын найз улсууд байсан юм аа. Одоо ингээд цагийн ихээр өвгөн буурлууд болжээ. Чадвартай уран зургуудаа дэлгэсэн сайн гоё үзэсгэлэн болжээ. За яах вэ? Тэгээд би олон байгалийн зургууд зурсан. Зүгээр тэр маань одоо жоохон хэнд хүрсэн, хэнд хүрэн бүүн байд. Одоо ер нь гадаад бол миний 2-3 хүнд 20-30 зурагтай тийм үзэсгэлэнгүүд одоо юм жижигхэн галерейнүүд гэдэг юм да. Байгаа шүү. Ер нь гадагшаага бол маш олон зураг гарсан минь. Яг зүгээр усан будгааны төрлөөр жаахан дагнаж ажилладаг. Тэрэндээ нэг хэсгээр нилээ явж байсан. Өөрөө зүтгэж байсан. Энэхээрээ бол би өөрийнхөө хань нөхд мэрэгчл нэгтэй зураач нар маань намайг усан будгийн зураач гэж тэгж хэлдэг. Тэгээд энэхээрээ бол би бас нэлээд тийм төлхөө ажиллаж байсан явдал би техникт залуу байх үед шүү дээ. Би чинь 9-р ангид байхдаа Баянгар аймгийн 10 жилийн сургуульд шүү дээ. Энэ Баянгар аймгийн сүүлд нь гавьяа зураач болсон л доо. Санжидаг гэдэг хүн байсан. Тэр хүн салбарын хэлэгч, урчууд дэвлийн салбарын хэлэгч. Тэр нэг зураг эднэр сонирхдаг бас нэлээд зурдаг тийм улсууд хүүхдүүдийн нэг дугуйлан байгуулж, зургийн дугуйлан. Тэгээ бидний нэг хэдэн залуучууд хүүхдүүд тэнд орж дугуйланд суралцж. Тэгээд салбар урчуудын салбартаар биднийг дагуулж тэнд зургнуудаа үзүүлнэ. Санжид багш зурсан зургнуудаа үзүүлнэ. Этний сонгодог зураачдын хоолбор зургууд тэнд байна. Тэгээ нэг сард 1-2 удаа бид цугладаг байлаа. Тэгээд тэнд бид нэг 12-3 хүүхдүүд байсан санагдаж байна. Тэгээд тэр дугуйланд явж ихснээс ерөөсөө бид нар чинь тэр зураг гин одоо нэг дөрөвтэй болно гэдэг юм уу ингэж ихэлсэн юм л да. Тэгээд сүүлдээ би 10 дугаар ингэ төгсөөд шууд салбарт туслах зураачаар орсон л доо. Урчууд дэвлийн салбарт. Тэгжээд нэг удсан чгүй 67 онд баха. 67 онд аймгийн Баянгар аймгийн соёл урлагийн 10 хоног болж тэнд бид нарыг одоо төсөх урлагийн үзэсгэлэн байгуулах хэрэгтэй аймгийн зураач ингээд бүр тэр байтхан хөдөө сумуудаас юу авч аяастай усуудыг бүр хүн явж судалж авчирч салбартаар нэгтгээд тэгээд Улаанбаатар хотоос төсөх урлагийн бүтээлүүд хийлгэх ойн үзэсгэлэн хийлгэж биелэн болох үүргийг ардын зураач төрийн шагналт одон гэдэг хүн хариуцж одон багш. Одоо бид нар сүүлдээ зөндөө юм залуу багш гэдэг болсон л доо. Ингээд нэг бүтэн жил шухал бэлдсэн дээ бид нар. Ингээд бид чи манай залуухан зураач нар салбарын анхаарахаа үзэсгэнд орж эхэлж байгаа юм да. Түүний гэргийн нурмаа чимэглэх зураач мэрэгжилтэй. Тэд уран бүтээл дээр хин хиндээ хамгийн анхны зөвлөгч байж урмын үгийг хайрласан нь олонтой. Манай өвгөн бол их хөдөлмөрч юм л дээ. Их авьяастайгаас гадна маш их хөдөлмөрч. Өглөө их эрт басан. Зураг зурхгүй байгаа үед юм бол дандаа юм бичиж суун. Сэтгэл нь сайхан, зураг мурганд аятайхан сайхан болоор их тэрэндээ баясаал их урайлахын сайхан дуугаан туглаад гал тоонда цайгаан ч өөрөө болохоор кофегаан чанж яваад. Тэгээ яг минь сайн нөхрийнхөө хүчээр ч гэдэг юм олон найз нархаагаар би сайхан ажил хийж авсан энэ ажилдаа бол их дуртай байдаг. Олон жил хийсэн, 20 гаруй жил хийсэн.
Тийм манай хүүхдүүд бас аавынхаа энэ авиас ур чадварыг бас өвлж авсан хүүхдүүд бас нэг 2 3 хүүхд өвлж авсан гэж боддгийг. Түүний уран бүтээлийн нэгэн хэсэг хөвсгөл нутагтай салшгүй холбоотой. Учир юун химээвэс тэрээр хөвсгөлийн аглаг, тайган үзэсгэлэнг магтаж ханалгүй амьдралынхаа 5 жилийг түнд зориулсан юм. Мөн тэр хэмжээгээрээ уран бүтээлийн их онгодыг авч санаж бодсон, сэрж мэдэрсэн зүйл их юм. Түүний 5 жилийг тайгаар хэрэн хэсүүжилсний үр дүн болсон хөвсгөлийн цэнхэр уус ном, уран зураг, гэрэл зураг, баримт, түүх гээд бүхий л зүйлээр цаатан ардын ёс заншлыг өгүүлж чадсан цогц бүтээл юм. За энэ ном бол би энийг бичих гэж бичээгүй юм уу? Хуучин зуршлаараа нөгөө л тэмдэглэл хөтөлбөрөөр тэм өдөр тутмын тэмдэглэлийг сэтгэлдээ тайхад байж хата ингээ хэлээд байсан. Тэгжсэн сүүлд нэг сайн найзаахан зөвлөгөөнөр ийм сайхан металтай үжиж та энийг юм болгооч. Энэ чинь та зүгээр тэмдэглэлтэй ингээ хөдөлгөөнгөө гэвтэд байжсэн дурвал бас энэ чинь сонирхоод хүн үзээд танин мэдхийн тийм байна шүү дээ. Энийг ном болгооч ийм билийн метал гэсэн. Тэгэл би энийг гонээр ном болох юм болоо гэж бодоод. Тэгээ одоо бол энэ нэг сонсгол хойг гэдэг юм да, нэг сигнал юу байгаа. Нэг л хийчихсэн ивент итгэж ирж ил байна. Тэгээ нэг нийтэд гаргасан надаа юм байх юм аа. Эгэл нэгэн байгалийн зураач. 1984 онд би 2 ахмад зураачтай Эренцэн Балдан зургаа гэдэг 3 улаан анх хөсгөлийн улаан тайгад очсон л доо. Бүрийн улаан тайгаа ноосоотой госгороод ингээд явсан. Тэгтэл тэр нутгийн тэр нэг өвөрмөс байдал. Бүр нэг анирыг чимээгүй тэгсэн мөртлөө нэг өөрийг нэг сайхан хилээд байгаа юм бол зүгээр нэг хүнээр бол нэг минь толгой төхөд мэдээд өнгөрөх. Айлаар бол нэг шагаачих. Энэ дайны байхаар газар биш юм байна. Тэгээд би тэнд ерөөсөө 5 жил байлаа. Тэгтээ бас зүгээрч байсан. Тэнд нэг урлан бий болголоо. Зураач тэнд 20-од хүн олон цөөн бүр зарим нь чагас жилээр эдгээр ажилласан. Энэ Монгол орчуудын эвлийн түүхэнд ийм урлан болол байгаагүй зүгээр харин тэнд бол байгуулсан. Тэгээд тэр нутгийн ард түмэнд бас юм хийх ёстой. Тэгээд уран зургийн хөдөөний галерейн их усүрийг тавьсан л да. Тэнд 2 удаа манай тусгуурлын зүтгэлтнүүд Ахмадаас гэлүүлээ залуу уран бүтээлчид пленэр хийж 2 удаа. Мөн хөсгөлийн нутгаар явж байсан мөн тэндээс гарсан уран бүтээлчдийг татаж оролцуулаад тэгээд энэ нэг тийм төгч орчим зурагтай уран зургийн галерейн бүтээлүүдийг бий болгоод тэгээд Монгол орчуудын эвлээс хөсгөл нутагт бэлгэлсэн. Одоо тэр бол хөсгөлд байгаа. Тэрнийг одоо үзмэр болгоод хийх тийм байсан барилгын загвар магварыг хийлгээд бэлэн болцоход аймгийн орлого дарагтай ярьчаад аймагтай ярьчаад ингээд нэг орон нутгийн уран зургийн музей жижигхэн музей мини музей байгуулъя гэж итэл зах зээл өөрчлөгдөд тэгээд тэр маань бүр ингээд хаягдсан байгаа. Тэгээд бол хийхэд нүцтэй гэж би бодож байгаа. Нацаг дөржгөө зөвхөн уран бүтээлч байсангүй. Биер нэгт бүтээлч нөхдийнхөө төлөө санаа тавьж, сайн даргын, санаачлагтай гишүүний үргийг сайн биелүүлсэн. Монголын орчуудын ирлийн хорооны үзэсгэлэнгийн дараагаар ажиллаж, нөхдийнхөө төлөө үгээ хэлж буруудаж, зөвдөж явсан үеэ одоо ч иргэн дурсаж, тэдэнтэйгээ байнга уулзсан, санал бодлоо солилцож, уран бүтээлийн талаар халуун яриа өрнүүлэх дуртай. Насаг дарж маань бол олон жил уран бүтээл хийлээ. Тэгэхээр өнөөдөр бол манай насаг дарж Монголын орчуудын эвлийн хороонд одоо олон жил ажилласны үр дүнд ахмад уран бүтээлчдийн тоонд орж явдаг юм аа. Сүүлийн жилүүдийн хийсэн уран бүтээл нь бол одоо их өндөр хэмжээнд жинхэнэ одоо бодис зургийнхаа хэмжээнд төгс хийгдэжээ гэж би уран бүтээлчийн хувьд
дүгнж үзэж байна. Насагдарчсан одоо баяр талархал хүрэх зайлшгүй гэж үзэж байна. 90 оны ихэд би Монголын хааны 2 зураач, Уралын 1 зураач, зөвлөлтийн зураачтай холбооны. Ингээ бид дөрөв энэ хам богдын нутгаар нэг явсан. Тэгээд 1 жилийн дараагаар бид нэр 91 онд хамтарч үүсгэсэн гаргасан юм. Зөвлөлтийн шинжлэх ухааны ордонд. Тэгээд тэрний материал бол одоо байгаа. Тэрнийхэн ном баримтат ном зомыг бол би бичээд ер нь эхний ноорго хийцсэн байна. Тэгээд нэг 40 зурагтай хам богдын нутгаар гэсэн үзэсгэлэн хийхээр бэлдээд эсхийзэн гаргаад ихсэлтэй. Энэ бол миний дараагийн ажил. Одоо би чинь байгалийн зураач хүн л тийм байдгийм л да. Уул нэг газрыг 4 үйлдэл дарна харуулвал тийм ээ. Нэг өвөл ямар байдаг вүлээ энэ газар чинь энэ байгаль энэ нутаг маань хаврын, зунан, намран явах л гэж гаргах болох зүгээр л байдаг. Би энэ Тамирын хөндийг Цэнхэр сум одоо миний уугуул нутаг бол таарж байгаа юм л да. Би тэгээд Баянгор төрчихсөн. Гэвч миний дээдл яах тэгээд миний эцэг их бүгд Арангаа Цэнхэр сум. Тэгээ би энэ эсэг өвгдийнхээ дээд өвгийнхээ Цэнхэр сумаар нэг үзэсгэлэн хийх санаатай бас бодол байгаа юм. Тэгээ би бүр Цэнхэрийн голоор гэсэн үзэсгэлэн хийндэ гэсэн тийм төлөвлөгөө хийж гисэн. Тэгээд нэг бас танилцуулсан энэ байгаа л да. За энд л би энэ Тамирын хөндийг нэг 4 үйлдэлээр нь хийж бодоод байгаа юм. Тэгээ нэг газар гэсэн үг шүү дээ. Тэгэж хий гэж бодож байгаа юм. Эгэл нэгэн байгалийн зураач. Амьдрал гэдэг тэр чигээрэл уран зураг шиг санагдаж өөрийнхөө өнгөөр амьдралыг нээж тэгээд нээсэн амьдралаа уран зурагт зориулсан энэ эрхэм зураачийн биерийн будг нь хатаж үе торхон байж бэлгийн мэлмийн үеийн үед саруул байх болтугай.